Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр хайлаар Солонгосын Тэгүү хотод байрлах Итали ресторанаар аялах чинь хичээлээ тараад оройн хоолыг дүүтэйгээ хамт идэхээр Итали рестораныг зорьсон байгаа. Өнөөдөр та нар бичлэгээ үзэхдээ subscribe дарахаа мартваа. Зүгээр л үзээд байгаа юм биш үү? За ингээд дотгошоо орцгоё. За дотгошоо орж үзэхэд бол үнэхээр цэлгээр саруулхан заалтай байсан. Тэгээ тааз нь айгүй өндөр. Дотроо юм амьд модтой болохоор амар гоё яг тийм байгаль байгаа мэдрэмж авсан. Ерөөсө дотор байгаа мэдрэмж биш. Outdoor байгаа юм шиг мэдрэмж авч ирсэн. За энэ ч уух зүйл болон bakery-гийн үн байна. За уух зүйл нь ер нь бол 5800-аас эхэлж ирсэн. Хамгийн үнэтэй нь 7300 байсан шиг санагдаж байна. За тэгээд эдний bakery нэрээ бас хөөрхөн амттай гэж сонсч ирсэн. Гэхдээ би энэ өдөр бол bakery-гаас нь ерөөсөө амсаж үзээгүй. Итали ресторан ирсэн болохоор паста идсэн байгаа. За энэ ч ингээ хоолны сонголтууд байна. Ер нь Итали ресторан болохоор ихэнх нь л паста байсан. Ганц хоёр өөр хоол байсан. Гэтэ сансны бодвол сонголт айгүй цөөхөн юм шиг санагдсан. За үнийн үед бол 12800-аас 19800-ийн хооронд байсан. Нэг порц хоол маань. Тэгээ нэг порц хоол ч гэсэн үнэхээр дайжгүй. Би бүр хагартлаа идсэн. Айгүй их порц дээр димлээ. За ийшээ хавангууд бүр ингээд нэрээ хун цагаан гэдэг шиг цав цагаан төгөлдрөөр байсан. Дан чинжээ хурж болохгүй. Зөвхөн наанаас нь зургийг авч бичлэг хийж болно. Очиж хурж болохгүй гэсэн байсан. За заал бол үнэхээр цэлгэр саруулхан том заал байсан. Тэгээ маш ингээд элдв бусан юм байхгүй айгүй цэвэрхэн санагдчихсан. За ийшээ ингээ гарангууд энэ рестораны өөрсдийнх нь талбай байна. Тэгээ ер нь бол ингээл бизнесийн зорилготой байгууллагууд бол ингээ битүү ширээ сандал өрөөд ингээд хүмүүсээ авахыг хичээдэг. Гэтэл эднийх яг ногоон байх боломжоор нь зүлгээр нь авч хадгалж үзсэн бүр маш их таалагдсан. Тэгээ энэ заал нь ч гэсэн ингээд бүр шигүү жигцэн юм сандал ширээ биш. Айгүй цэлгэр чөлөөтэй. Тэгээд ширээнүүд хоорондоо бас нэлээд зайтай юм бэ санагдсан. За энэ хэсэг бол бүр хамгийн romantic spot нэсэн. Үнэхээр гоё. Энд л яг ингээ болцмоор тэм газар байсан. Тэр толны өмнө ингээ дөлгцэн байгаа гэрэл мэдлийг харалтаа. Тэнд би харагдчихээн. За энэ мод зоотыг харалтаа. Би бүр энэ одоо амьд юм бахтаа гэж бүр очиж барьж үтсэнгээ л бод. Айгуу тухтай. Энэчнэр болцвол үнэхээр гой санагдсан шүү. Энэ голдаа мод нь бүр амар гоё. Тэгээ хоёртнууд энэ дээргээд ингээд бүр хичээлээгээ суучт юм билээ. Энэ охин бүр ингээд бүр готл-мотлаа тайлаад зураг зураад нөгөө залуу нь хичээлээгээ суучсан. Тэгээ Солонгосын нэг бас амар гоё зүйл нь ингээд жижигхэн булангуудыг амар хөөрхөн ингээд тогтчулсан байдаг. Энэ байдал нь ч гэсэн амар их таалагдсан. За Little Royer гэдэг газар байна. За энд нөгөө амттай бэкеринүүд байна. Уул нь бол анх идэнэ гэж бодож исэн. Гэхдээ хоолоо идээд бүр амар цадаад тэгээд идэж чадахгүйгаа мэдээд захиалаагүй. За энэ ресторан бол маш их шагнал авсан. Бүр 3 жил дараалаад энэ одоо Солонгосын хоол хүнс ресторануудын дунд ингээд шалгаруулсан. Хамгийн шилдэг пастатай газар, хамгийн их үйлчлүүлэгчдийн одоо сэтгэлд хүрсэн гэх мэтлийн шагналуудыг 3 жил дараалж авсан юм газар байсан. За мэдээж кофетэй ингээд
хоёрын захиалсан хоол ирсэн байна. За би бол беконтэй, манайд болохоор шримптэй хоол захиалсан байна. Үнэхээр амттай харагдаж байгаа. Амт бол бас янз шүү. Үнэхээр. За амсаж үзье. Карбонара пастаны соус исэн. Сайн үлэх бол төлөгч гэдэг. Яа тэгж баярлж энэ юм мэдээгүй чиний жил болсон маа ши. За тэгээ хоол идэж дуусаад кофегоо ууж жоохон буу халж сууж агаад гарах болсон чинь гадаа бүрхий олчихсан. Яа бүрхий олсон чинь бүр энэ газар бүр илүү гоё. Яг юм романтик бүр амар тийм гоё уур амьсгал бүрдчихсэн байсан. Тэгээ үнэхээр бичлэг дахиад хиймээр санагдсан. За нөгөө хоёр маань хичээлээ хийсээр нөгөөдг нь бүтээлээ төрвсаар л зураг зурсаар л сууж байсан. За тэгээ явхаасаа өмнө нөгөө хун цагаан төгөлдрөөрөө дахиад нэг иргсэн. Юмыг яаж мэдгүй тоглож чадахгүй ч гэсэн зураг бас ахуулчмаар санагдаад гэтээ бас л хурж болохгүй л гэсэн л дээ. За тэгээ орой гаднаасаа ингэж харагдчихин Lately 92 гэдэг Итали ресторан маань. Тэгээ гараад ирсэн гид цаадсан болооч тэр юм мэдгүй гадаа бүр амар гоё. Тэгээ ядчаа сар марч гэсэн яа гэдэг байгаа юм. Амар гоё хавирган сар гарчихсан байсан. За тэгээ автобусны бодлоос маш ойрхон. Автобусны бодол дээр нь 568, 708, 802, 814 гэсэн автобусууд ирдэг. Ерөөсөө ингээд чигээрээ яваад тэр уулзуур дээр очиход ресторан маань харагдаж байгаа. Маш ойрхон. За тэгээд бичлэгээ дуустал үзэх юм бол Never дээр яаж хайх бас хайгийг нь оруулсан байгаа шүү. За тэгээд бичлэгтэйг энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Өөр олон газруудаар хамт аялна гэдэгт найдаж байна. Subscribe дарахаа мартуу. Хонхон дээр дарах юм бол миний шинэ бичлэгүүд тэр доор орох болно. Тэгээд бичлэг дээр бас лайк дарж намайг урамшуулаарай. За bye bye.